За ерөнхийдөө тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ бас нэг хэдэн үг хэлмээр байна. Ганц асуулт асуучмаар байна. За ер нь дэлхийн нийт, дэлхийн энэ олон улс орнууд одоо сорилтын үн тулгарчаад байна. Энэ хүнд хэцүү үед Монгол улсаа бид хэд яаж аятайхаа аваад гарах вэ? Авилагч хулгайчд энэ хүмүүстэй яаж барьцаалагдахгүй байх вэ? Гэдэг юм бас бодох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо энэ бензин досны үнээс ахуулаад бүх юмны үн нэмэгдэнэ. Бүгд цаанаас нь одоо энэ ард түмэнд халбайдаар гараад ирэхэд бол та нарт хэлэхгүй шүү. Энэ олон жил засгалсныхаа хариуцлагыг та нар хүлээн шүү. Нөхдүүд минь тэр 105 их найдаар гулгаж байхдаа юу хийж исэн юм бэ? Тэр их мөнгөөр 5 жил нэг удаа тийм нөөц сав хийчихгүй яасан юм бэ? Хийсэн үү? Яагаад хийгээгүй юм? Тэрийг асууя. Тэр нефтийн үйлдвэр чи хизээ орох юм бэ? Хичнээн их мөнгө зарддаг юм бэ? Орцсон хойно тэр нефт нь хаана байгаа юм бэ? Тэгээ яхаараа бид нэр ганцхан улс дотроо ганцхан компаниас хамаарах хэрэгтэй юм. Яагаад ийм ажил төрлөө хийж чаддаггүй сайдуудаар засгийн газраа бүрдүүлдэг? Ер нь заргийн хэмжээний нөхцөл байна шүү дээ. Мэдээлэл авдаг 70%. Тэр дотор л орд юм аашаа. Иргэдэлгүй хувьтай л арай өөр юм шиг байгаа. Тий. Ямар хоол идэж гэн, ямар мэдээлэл авч гэн гэдгээр тэр хүнийг тодорхойлж болно л доо. Тэгэл гачин мэрэл нэг ийм л байх хэрэгтэй юм шиг тий. Ганцхан компаниас хамаарна, ганцхан улсаас хамаарна. Үгүй. Одоо энэ ашигт мотбол газрын тосны нөхдүүд танаа яамны хас гिचнээ хүн авилгатай тэмцэх газар байна. Ямар асуудлуудаар байна? Ийм нөхдүүд ажил хийгээд ийм байдалд оруулаад байгаа байхгүй юу? Ийм сэтгэлгүй байна. Одоо энэ бензин тос чи хэд хүрэх юм? Та нарын төсөөлөл ямар байна? Зүгээр мэдээлэл гэж ярихад өнөө өглөөлөхэд Америкийн нэгдсэн улс сэргээд татчихлаа шүү дээ. Иранаас, Ормозын хоолоогоос ингээл нефтийн үн бууж болно бас. Ийм зүйлүүдийг тооцож энэ хэмжээний мэдээлэлтэй байж шийдвэр гаргаж чаддаг тийм хүмүүс биднэрт хэрэгтэй байна. Тэгэхгүй одоо тэгээ нэг асуудалд яг өөрсдөө шиг ханддаг. Тэгээ нэг авилга албан тушаалын горхоотой болцсон. Тэргүүгээр амьдрч чадахгүй болцсон. Энэ хэдэн нөхдүүд ингэж явсаар байгаад энэ улс орныг дуусгалаа шүү. Энийг одоо өөрчлөх цаг болсон. Энийн нэг илэрхийлэл нь одоо өнөөдрийн тогтоолыг хэлцэж байгаа байдал байхгүй юу? Ер нь би нэг хэд хоног энэ улсын хурал дээр сууж бас жоохон юм ярих гэж бодоод байгаа. Энэ асуудалд яаж хандах ёстой юм, ямар хандлагатай байх ёстой юм, энийг хэлье гэж бодож байгаа. За хариулт авч. За ажлын хэсэг. 4 номер. За ажилтны эрдэс байдлын яамны газрын төсний бодлогын газрын дарга гიშгдлээ. За олон улсын нөхцөл байдлыг бол бид доктортой ажиглаж байгаа, маш сайн ажиглаж байгаа, маш сайн судалж байгаа. Өнөө өглөө гэхэд $99 байсан Америк үзэргээд татаад. Яг одоо $108 болцсон байна газрын төсний үн. Олон улсын бирждэр нэг бичигдсэн дүрм эвдэгдээд байгаа нэг юм байгаа. Өмнө нь бид Брент газрын төстой бүтээгдэхүүний үнийг уйсан байдлаар хардаг байсан. 20% үйлдвэрлэлийн зардал нэмэгдээд одоо $100 бахад $120 дизель зөрчний үн зарагддаг байсан. Гэтэл өнөөдөр энэ тогтсон дэг журмын зөрчигдсөн байна. Бэлэн боловсруулсан бүтээгдэхүүний үн бол яг Сингапур Плац бирж дээр 120% өсөлттэй байна. $228. Яг энэ үнээр бол бид нар бас цаашид үргэлжлүүл 5 сард бас нэлээдгүй өсөлтийг үзэх бах. Одоо өсөлттэй байх болов гэсэн таамаглалтай байна. Гэхдээ энэ олон улсын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа учраас бид нар яг одоо бол тэд ид гэж бол шууд хэлж чадахгүй. За биржийнхээ бол ажиглаад ингээд үнийн хилцлийн асуудлуудыг хөрш орнуудтай нийлүүлэгч компаниудтайгаа бас ярилцаал явж байна.